Зарим мэндийг үзэгчтэй 3 нэмэх хэлцүүлэг эхэлж байна. Өнөөдөр зөвхөн Батлан хамгаалахын салбарын эргэн тойронд байгаа асуудлууд хүндээ ярилцах болно. За манай студид Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн нийгмийн төлөвлөгөө редакцийн редактор Үлзий сайхан, за Монголын үндэсний олон нийтийн радиогийн редактор Хаширдэн, за Монголын мэдээ сувгийн сэтгүүлч Чамбал, за Батлан хамгаалах яамны сайд сайхан баяр. Дэвшиг түвшний жанжин штабын дарга очууч генерал Гамбямб, Батлан хамгаалах яамны гадаад хамтын ажиллагааны газрын дарга Наранхүү нар өргөд ирээд байна. За хамгийн их асуултыг сайдтай байхад яг та одоо салбараа удирдаад явж байгаа хүний хувьд ямар бодлогын ер нь баримталж ажиллаж байна? Энэ талаар эхлээд хэлээрэй гэлээ. За сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд төргий. За Батлан хамгаалах салбар бол улс орны үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой онцгой үүрэгтэй улс орны тусгаар тогтнол аюулгүй байдлыг батлан хамгаалах одоо чиг үүргийг хэрэгжүүлдэг тусгай салбар. Энэ салбарын хувьд бол бүхий л үйл ажиллагаа нь Монгол улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлыг хангах, бүрэн бүтэн байдлыг хангах энэ асуудал чиглэгддэг учраас энэ асуудал дээр бодлогын шинжил хийх. Тухайлах юм бол одоо батлан хамгаалах зэвсэгтгчний хууль эрх зүйн орчин бодлогын шинжилгээг хийх, мөн одоо боловсронгуй болох чиглэлээр юуны төрөнд одоо онцгой анхаарч ажиллаа. За мөн түүнчлэн манай одоо Ахмад үеийнхэн цэргийнхэн одоо бас ярддаг. Цэргийг бол одоо хизээ нэгэн цагт хэрэглэнэ. Цэрэг бол 1000 өдөр алба хаагаад нэг өдөр одоо улс орныхоо төлөө амиа өгнө гэдэг ийм одоо суур зарчмын ойлголт байсан. Орчин үед бол энэ аюулгүй байдлын ойлголт нэлээд хувьсан өөрчлөгдөж, шинжлэгдэж байгаатай холбогдуулаад ер нь одоо Монгол улсын өрийн хөгжил, бусад улс орнуудын хөгжил дэвшил, одоо геополитик, геостратегийн өөрчлөлтөд холбогдуулаад Монгол улсын батлан хамгаалах салбар бол хизээ нэгэн цагт биш. Бүх цаг үеийн туршид ямар ч цаг үед улс их орондоо ард түмэндээ хэрэгцээтэй бэлэн байх ёстой гэсэн ийм одоо зарчмыг баримталж шинжилгээхаа бодлогыг тодорхойлсон байгаа. За нөгөө талаар хүний шинжилгээний асуудал маш чухал. Хүний шинжилгээний асуудал дээр бол бид цэргийн албаа хаагчид цэргээс авахуулаад генерал хүртэл, офицер ахлагч нараа хүртэл бүгд одоо эерэг хандлагын өөрчлөлийг хийе. Хандлага өөрчлөе. Хариуцлага одоо дээшлүүлээ гэсэн ийм одоо хандлагын өөрчлөлийн одоо бодлогыг бас хэрэгжүүлж ирлээ. За мөн түүнчлэн манай салбар бол төсөв, за төсвөөс одоо 100% одоо санхүүжилт авдаг ийм одоо батлан хамгаалах үүрэг зориулттай ийм салбар. Бид одоо зөвхөн хэрэглэгч салбар байхаа болио. Бид одоо үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч салбар байх бүрэн боломжтой гэж үзээд энэ чиглүүлсэн бодлогын болоод үйл ажиллагааны шинжилгээг хийж хэрэгжүүллээ. За мөн түүнчлэн Монголын зэвсэгтгүүчин бол зөвхөн одоо гадаад улсын одоо зэвсэг техникээр хангагдсан, тухайлбал Оросын холбооны улсын зэвсэг техникээр урд өмнө хангагдсан байсан. Энэ тогтолцоо бол бидний эхэлж байгаа шинэ зуунд бол одоо олохгүй нэ. Бид бол өөрийгөө хамгаалах зэвсэгтгүүчнтэй байх, өөрийгөө хамгаалах үүрэгтэй ийм зэвсэгтгүүчнтэй учраас бид өөрийн гэсэн зэвсгэл техниктэй байх ёстой гэдэг үднээс одоо цэргийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх гарааны одоо бодлогыг бас тавьж энэ чиглэлд одоо анхаарлаа хандуулж ажиллаа. За тэгээд энэ салбарын хэмжээнд бол олон одоо тулгымдсан асуудлууд бий. За тухайлах юм бол офицер ахлагч нар албаагчдын нийгмийн хамгааллын асуудал байна. За мөн түүнчлэн одоо цэргийн албаа хаагчид офицеруудын ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах асуудал байна. За мөн түүнчлэн одоо манай салбарыг нэг том одоо асуудал бол иргэд залуучуудад, ялангуяа цэргийн насны залуучуудад, цэргийн өмнөх залуучуудад эх оронч одоо үзэл хүмүүжлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх ийм одоо хуулиар хуулиас үүрэг байдаг. Энэ чиглэлд одоо шинжилэл хийх, одоо бодлогоо одоо хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажилласан байгаа. За одоо гам амдраас сухад яг хууль эрх зүйн хүрээнд ямар хөө шинжилтүүдийг хийж байна? Энэ талаараа таны мэдээлэл өгөөч. За Монгол улсын батлан хамгаалахын багц суулийн шинжилэл бол 2016 онд хийгдсэн. Үүнд бол батлан хамгаалах тухай хууль, зэвсэгчний тухай хууль, цэргийн албаагч эрх зүйн байдлын тухай хууль, цэргийн албаны тухай хууль гэсэн үндсэн тулгуур 4 хуулиа бид батлан хамгаалах бодлого 2015 онд батлагдсантай холбогдуулж шинжилсэн. За үүнээс хойш
Энэ одоо хуулийнхаа хэрэгжилтийг хангах чиглэлээр Батлан хамгаалалт салбар зэвсэгчний хэмжээнд бас нэлээдгүй ажил арга хэмжээг авч хэрэгжүүллээ. За тэгээд хууль эрх зүйн шинжилгээ маань өөрөө бас одоо ингээд хууль хийчлээгээ зогсчдөг. Улам одоо төгөлдржүүлэх хэрэгцээ шаардлага байдаг. Үүнтэй уялдуулаад зэвсэгчний тухай хуульд 2020 онд 2021 онд 2 удаа нэмэлт өөрчлөлтийг оруулсан. За 2020 оны нэмэлт өөрчлөлтөөр бол зэвсэгчин хуучин одоо 2 төрлийн цэрэг, уламжлалт, хуурай замын болон агаарын цэрэг гэсэн 2 төрлийн цэрэгтэй байсан бол энэ геополитикийн өөрчлөлт, за тэгээд одоо цэрэг улс төр цэрэг стратегийн одоо дэлхийд дахинд одоо өөрчлөгдөж байгаа энэ өөрчлөлт, дээр нь бусад улсуудын зэвсэгчний хөгжлийн чиг хандлага. За тэгээд Монгол улсын нийгэм эдийн засаг хүн ам зүйн одоо өөрчлөлтөд уялдуулаад бид зэвсэгчэндээ 5 одоо шинэ төрлийн цэрэгтэй болсон. Тухайлх юм бол тусгай хүчний цэрэг, кибер аюулгүй байдлын цэрэг, барилга инженерийн цэрэг гэсэн юм 3 одоо төрлийн цэргийг 2020 оны өөрчлөлтөөр оруулж өгсөн. За 2021 оны зэвсэгчний тухай хуулийн өөрчлөлтөөр бид 50 цагт хүлээх үүрэг гэж байдیں۔ Түүн дотроо бид бас энэ барилга инженерийн цэрэгтэй болсонтой холбогдуулаад улс орны стратегийн бүтээн байгуулалтын ажилд зэвсэгчин үүрэг хүлээж оролцъё гэдэг энэ зохицуултыг мөн одоо оруулж өгсөн байгаа. За түүнчлэн 2022 онд бид тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж цэргийн тагнуулынхаа газрыг зэвсэгчнийхээ жанжин штабын бүтцэд одоо авч тэгээд зэвсэгчин маань цэргийн тагнуулынхаа одоо байгууллагатай үйл ажиллагаагаа явуулах одоо бас эрх зүйн зохицуултыг оруулж өглөө. За түүнчлэн 2023 онд сая бид цэргийн албан агчийн нэвтрүүлэг төзөмжийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан. За энэ нэмэлт өөрчлөлт ямар учиртай вэ гэхээр ялангуяа эмэгтэй цэргийн албан агч чиглэсэн одоо эрх зүйн зохицуултыг оруулж өгсөн. За хуучин хуулийн зохицуултаар эмэгтэй цэргийн албан агч маань жирэмсний чөлөөтэй байх, за хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаа нь нөгөө цэргийн албан асах хугацаанд тооцогддог ийм одоо байсан. Үүнийг одоо бид бас хараад тэгээд одоо энэ эмэгтэй цэргийн албан агч маань албаад асралтгүй хаах энэ эрх зүйн зохицуултын энэ нэвтрүүлэг төзөмжийн тухай хуулиар оруулж өгсөн байгаа. За мөн 2018 онд бид Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгдэрээ тусгасан Батлан хамгаалах тогтолцоо маань өөрөө 3 үндсэн том ойлголтоос бүрддэг. Тулгуур 3 ойлголт. Энэ бүх нийтийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, за тэгээд нэгдмэл удирдлага төлөвлөлтөхийн дайчилгаа, тэгээд мэрэгжлийн цэрэг суурилсан чадварлаг зэвсэгчин гэдэг. За тэгээд дайчилгаа буюу зэвсэгчин маань өөрөө хууль эрх зүйн зохицуулттай байсан. Бие даасан хуультай. 2018 онд бид орон нутгийн хамгаалтын тухай хуулийг анхдагч одоо хуулийг боловсруулж улсын их хурлаар баталгаажуулснаар Монгол улсын Батлан хамгаалах тогтолцооны тулгын 3 чулуу болсон энэ ойлголтууд маань бүгд одоо хууль эрх зүйн зохицуултанд бүрэн одоо хийгдсэн гэж бас ойлгож байна. Тэгэхээр энэ дээр би нэг зүйл бас тодруулаад хэлчихье. Ер нь энэ Батлан хамгаалах бодлогын шинжил дотор тэр тусмаа одоо хууль эрх зүйн шинжил дотор нэг одоо олон жил хүлээгдсэн асуудал бол зэвсэг түвшний зэвсэгэл техникийг шинжлэх, сэргээн сайжруулах төрийн бодлогын баримт бичгийн асуудал байсан. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд энэ төрийн бодлогын баримт бичгийг 6 удаа улс засгийн газрын хуралдаанд оруулаад их хуралд оруулж чадаагүй. Өөрөөр хэлэх юм бол энэ улс орны эдийн засаг төсвөл санхүүгийн байдалтай холбоотойгоор энэ зэвсэг түвшнийхээ зэвсэгэл техникийн шинжил дээр төр анхаарч чадаагүй өнөөдөр хүртэл одоо явж ирсэн байна. Тэгэхээр бид одоо 2023 онд энэ асуудлыг үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулж мөн одоо улсын их хуралд төрийн бодлогын баримт бичиг боловсруулан өргөн барьж тэгээд одоо энэ оны 1-р сард Монгол улс анх удаа зэвсэг түвшний зэвсэгэл техникийг шинжлэх, сэргээн сайжруулах төрийн бодлогын баримт бичигтэй болсон байна. Энэ төрийн бодлогын баримт бичиг бол Монгол улсын зэвсэг түвшний одоо 100 жилийн түүхэнд анх удаа гарч байгаа түүхэн баримт бичиг болж ингэж одоо гарснаар их онцлогтой. Тэгээ бид бол зөвхөн сэргээх, шинжлэх, сайжруулах асуудлыг одоо оруулаад зогсохгүй энэ цэргийн ажил дүрийн үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх ёстой юм байна. Бид одоо сумаа дотооддоо үйлдвэрлэх ёстой юм байна. Зэвсэг галт хэрэгсэлээ одоо үйлдвэрлэх ёстой юм байна. За мөн түн чин техникүүдээ одоо бас дотооддоо үйлдвэрлэх ёстой юм байна гэдэг үүднээсээ энэ асуудал дээр одоо нэлээд цогцоор нь авч үзэж бодлогын баримт бичгийг боловсруулсан байгаа. Ер нь Монгол улсын зэвсэг түвшин эх зуунд энэ одоо 5 одоо төрөл цэрэг дээр хуурай замын цэрэг, за агаарын цэрэг, за тусгай хүчний цэрэг, кибер аюулгүй байдлын цэрэг, барилга инженерийн цэрэг гэсэн энэ цэргүүдийнхаа хүч бүрэлдэхүүнээр бие даасан үргийг одоо бүрэн хэмжээгээр гүйцэтгэх ийм л одоо боломжтой болох ёстой. Тэгэхийн тулд бид одоо сум галт хэрэгсэл зэвсэг техникээ өнөөдрөөс
Тэгээ энэ цаг үеэс эхлээд бид өөрсдөө бие даан үйлдвэрлэх одоо бие даан одоо энэ батлан хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд энэ бодлогын баримтчгийн одоо гол одоо ач холбогдол нь оршиж байгаа. Тэтгэвэр цэргийн албаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль бас анхаарал татж байна. Тэгэхээр за тэр хуулийн дээр бас өшөө орсон хуулийн нарийн заалтууд шинжилсэн, нэмсэн ч гэдэг юм. Одоо цолны нэмэгдэл за одоо бол цолны цалин гэдэг болсон юм байна тийм ээ. Тэгэхээр миний санаж байгаагаар бол дунд офицер нэг цолны цалин гэдэг юм уу 30%-аас эхэлж 30% байдаг ч гэдэг юм уу. Ингээд цолны цалингаа аваа явдаг. За энэ жишээ нь нэмэгдэсэн үү? За нөгөө талаар бас одоо үүрэг гүйцэтгэж байгаа газар орчноосоо хамаарат нөхөр үлцгийн сайхан одоо энэ Улаанбаатар хотод анги салбарт ажиллаж байгаа тэр хүнтэй хамт авах уу? Эсвэл би тэр ховдод байгаагаараа арай илүү тийм урамшуул итгэмж авах уу гэдэг юм. Иймэрхүү нарийн зүйл заалтууд нь орж өгсөн үү? Тэгээ ер нь энэ цэргийн албаагчийн нийгмийн хамгаалалттай холбоотой асуудлыг бүхэлд нь хөндөж байна гэж ойлгож байна. Тэгэхээр энэ цэргийн албаагчдын цалин хангамж нэмэгдлүүд гэсэн одоо ийм том хууль эрх зүйн ойлголт байгаа. Тэгээ энэ шинжилгээг одоо манай засгийн газар энэ өнгөрсөн 3 жилийн хугацаанд бас нэлээд одоо үр дүнтэй хэрэгжүүллээ. Тухайлх юм бол төрийн албаагчийн цалингийн одоо реформын хүрээнд төрийн цэргийн байгууллагуудын төрийн тусгай албаагчдуудын цалинг ижил түвшинд хүрэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Энэ бол бодиттой хийсэн ажил. Яагаад үнийг хэлж байна вэ гэхээр зэрэг зэвсэгт хүчин бол хууль эрх зүйн шинжилгээ одоо бусад төрийн цэргийн байгууллагуудаасаа төрүүлж хийж ирсэн. Тухайлх юм бол одоо хууль эрх зүйн одоо 2 одоо удаагийн томоохон шинжилгээ хийхэд батлан хамгаалах яам зэвсэгт хүчний жанжин штаб эхэлж одоо албаагч дахь эрх зүйн байдлын хуулиудыг бүгдийг батлуулж ирсэн. Дараагийн салбаруудын гарсан хуулиуд бол түүн дээрээ тулгуурлаад улам сайжруулад ирсэн. Энэтэй холбоотойгоор нэмэгдлүүдийн хоорондын зөрүү гарч ирсэн. Үүнтэй холбоотойгоор албан тушаалын цалингуудын зөрүү гарч ирсэн. Тэгээд бүхэлдээ энэ одоо цалингийн зөрүү гарч ирсэн учраас зэвсэгт хүчний албаагчдын цалингийн шинжилгээг хийх зайлшгүй шаардлага болсон. Тийм учраас 2022 оноос эхлээд одоо засгийн газрын төвшөнд батлан хамгаалахын сайдын бүр эрхийнхаа хүрээнд дотооддоо албан тушаалын ангилал зэрэглэлийг өөрчлөх замаар эхний ээлжинд 2 удаа бага дунд тушаалын офицер ахлагчдын цалин нэмэгдүүлэх, нэмэгдлүүдийг нь одоо өөрчлөх шийдвэрүүдийг гаргаж 2023 онд бүхэлдээ 24 оны 1 сарын 1-ээс энэ төрийн цэргийн байгууллагуудын цалин бол тэгэхээр одоо цэргийн албаагчдад өөрт нь одоо мэдрэгдэхүйц хэмжээнд одоо нэмэгдсэн байгаа. Одоо ахлагчийн цалин гэхэд надад одоо ахлагч нар маань хэлж байгаа. Ер нь бол бид одоо жил хагасын өмнө 860 мянган төгрөг гар дээр авдаг байлаа. За өнөөдөр бол би одоо сая 750 мянган төгрөг авч байна. Одоо энэ 4 сарын 1-ээс дахиад нэмэгдэх юм байна. Тэгээд энэ бол бидний бодит одоо нэмэгдэл боллоо гэж. За цолны цалин гэдэг ойлголт бол үндсэндээ цолныхоо реформтой хамт явж байдаг. За бид бол одоо байлдагч хүнээс ахуулаад генерал хүртлээ одоо бүгд одоо цолны цалингийн авдаг. Тэгтээ тэр тодорхой хуваар өнөөдөр одоо байлдагч хүн гэдэг бол цалинтай төрийн тусгай албаагч, гэрээ цэргийн албаагч мөн ялгаа байхгүй, офицер ахлагч нар мөн ялгаа байхгүй. За мөн түнчлэн та сая асуулаа. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа офицер ахлагч нарын хувьд одоо ямар ялгаатай байдаг юм бэ гэж. Өнөөдөр бол манай зэвсэгчэнд албааж байгаа албаагчдын нийт 60 гаруй хувь нь орон нутагт албааж байгаа. Аймаг, сум, за мөн одоо суурин газраас аслагдсан газар ажиллаж байгаа. Эдгээр албаагчд бол бид нар хүнсний нэмэгдэл олгож байна. Онцгой нөхцөлийн нэмэгдэл олгож байна. За мөн одоо байлдааны хичүүл тусгай үүрэг гүйцэтгсэн нэмэгдүүд олгож байна. За мөн түнчлэн одоо нөгөө аслагдсан анги салбарт одоо ажилласны нэмэгдэл гэж ойлгодог. Энэ одоо эрх зүйн тогтцоон бол хэрэгжээд одоо явж байгаа. Ер нь одоо бүхэлд нь одоо дүгнээд хэлэх юм бол өнгөрсөн 3 жилийн хугацаанд зэвсэгтүүчин батлан хамгаалалт салбарт ажиллаж байгаа офицер ахлагч нарын цалин за бусад нэмэгдлүүдийн хувьд бол хууль эрх зүйн хүрээндээ одоо бүрэн хэмжээгээр шийдэгдсэн. Мэдээж одоо хэрэгцээгөө бүрэн хангаж ийнү гэдэг асуудал бол өөр асуудал. Бид бол одоо төрийн цэргийн байгууллагуудынхаа төвшөнд шинжилгээг хийж ижил төвшөнд аваадсан гэдгийг бас хэлэх зүйтэй байх гэж бодож байна. Энд дээр нэмээд нэг зүйлийг тодруулахад одоо тухайн ахлагч офицер гэдэг юм уу тушаал аваад үүрэг гүйцэтгэхээр хаан чамаагүй томилогдсон те.
Тэгэхээр нөгөө офицер ахлагчийн маань бас нөгөө ая тухтай ажиллаа хийх боломж нөхцөл нь одоо ер нь хэр бүрдсэн байт юм бол нөгөө очихоор бас нэг байр сав байхгүй ч гэдэг юм уу, энэ тэнд ингээл суманд гэдэг юм уу, аймагт одоо нэг хажуу өөрөө түрээслэж гэдэг юм уу, иймэрхүү зүйлүүд урд нь бол ажиглагдж ийсэн. Одоо харин ямар болсныг би сайн мэдэхгүй байна. За ер нь миний барьсан бодлого бол өнгөрсөн 3 жил гаруй хугацаанд офицер ахлагч нарынхаа ажиллах амьдрах орчин нөхцөлийг нь одоо дээшлүүлэх талаар анхаарай гэсэн бодлогыг хэрэгжүүлсэн. Юуны өмнө 2021 он засгийн газар шийдвэр гаргаж Улаанбаатар хотод одоо амьдарч исэн албан тушаалын орон сууцнуудыг хөнгөлтөө болон нэн хөнгөлтөө үнээр алба хаагчид нь олгосон байна. Энэ ямар учиртай юм бэ гэхээр зэрэг бид одоо 70-80-аад оны үед баригдсан хуучин одоо албан тушаалын орон сууц он удаан жил хэрэглэгдчихсэн албан тушаалынхаа орон сууцны үүрэг зориултыг нь бүрэн биелүүлчихсэн ийм одоо орон сууцнууд Улаанбаатар хотод бүх дүүргүүдэд тодорхой хэмжээгээр байсан. Нийт дүнгээрээ бид нар бол нэг 603 байрыг офицер ахлагч нартай нэн хөнгөлтөө үнээр одоо олгосон байгаа. Тэгээ энэ бол офицер ахлагч нарынхаа талаар авсан одоо бас нэг чухал арга хэмжээ байсан. Дээрээс нь бид орон нутагт албан тушаалын орон сууцыг нэмж барих бодлогыг хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлэх юм бол аслагдсан салбаруудад радио локацийн анги салбаруудад сундад ажиллаж байгаа энэ салбаруудад дээр албан тушаалын орон сууцнуудыг нэлээд барьлаа. Тэр бол нэг 8 айлын 16 айлын орон сууцнууд байдаг. Тийм барьнуудыг ялангуяа одоо зэвсэгтүүчний радио локацийн ангиудын салбарын одоо байрлалуудад нэлээд барьлаа. За мөн түнчлэн бид өнгөрсөн оноос эхлээд аймагуд дээр байгаа зэвсэгтүүчнийхээ ангиуд дээр албан тушаалын орон сууцыг барих ийм бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ жил одоо нэлээд олон аймагуд дээр, анги салбарууд дээр албан тушаалын орон сууцнуудыг барина. За хугацаа цэргийн албан хаагчидтай холбоотой амьдрах орчинтой холбоотой асуудлыг бид бол бодлогын шинжилгээ хийж байгаа. Бид одоо хугацаа цэргийн албан хаагчид байнгын халуун устай байранд амьдардаг байлгах ийм одоо стандарт шаардлагыг бий болгоод жишг хотхон гэдэг одоо төсөл хэрэгжүүлээд энийгээ зэвсэгтүүчний тэг 16 дугаар ангиас эхэлж хэрэгжүүлж байна. Өнөөдөр бол зэвсэгтүүчний хэмжээнд хугацаа цэргийн албан хаагчтай ангиудын одоо тогтоохын асуудал бол өмнөх үетэй харьцуулахад одоо эрс өөрчлөгдсөн байгаа. Хугацаа цэргийн албан хаагчд бол өнөөдөр одоо ая тухтай орчин нөхцөлд одоо албан хаах бүрэн боломжтой болсон. Бас цаашид бас хэрэгжүүлэх хийх ажил бас бидэнд байна. Тухайлх юм бол манай зэвсэгтүүчний анги салбаруудын одоо хуучин капитал барилгууд ялангуяа хичээлийн байр, танхим, штаб за тэгээд одоо сургалтын одоо үйл ажиллагаа явуулдаг байрууд бол объектууд их эрт баригдсан 1950-аас одоо 1990-ад он хүртэлх хугацаанд баригдсан учраас нэлээд одоо хуучирсан засвар шинтгэл шаардлагатай зарим нь одоо шинжлэх шаардлагатай юмуд би энийг ээлж дараатаагаар бид авч хэрэгжүүлж явж байна. Ер нь бол өнөөдөр одоо 90-ад оны үеийн зэвсэгт хүчний ангиудын өнгө төрх эрс өөрчлөгдсөн. Өнөөдөр зэвсэгт хүчний анги салбарууд дээр очиход бол нэг хүний одоо амьдрах орчин нөхцөлийн өөрчлөлт шинжилт бол мэдрэгдэхээр ийм төвшөнд очсон байгаа. Ер нь одоо батлан хамгаалах төсөв хөрөнгөний асуудал дээр ч гэсэн засгийн газар сүүлийн үед маш их анхаарч байна. Монгол улсын ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагч одоо бас 2 том ажлын хэсгийг надаар ахлуулж байгуулсан. Энэ нэгдүгээрт нь одоо энэ хугацаа цэргийн албан хаагчдын алба хаах тогтолцоо, алба хаах нөхцөлтэй холбоотой одоо эрх зүйн баримт бичиг бодлогыг боловсруулах ийм одоо ажлын хэсэг надаар ахлуулсан. Өнгөрсөн одоо 2 жилийн хугацаанд бид бодлого төлөвлөлтийн баримт бичгүүдийг бүгдийг нь гаргаад үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хилцүүлээд за яг одоо ахуй амьдрал дээр хэрэгжүүлэх одоо төсөл хөтөлбөрүүд нь бодит ажил хэрэг болгоод явж байна. За нөгөө техник асуудал нь бол энэ цэргийн цолтой холбоотой асуудлыг эрх зүйн хувьд нь боловсронгуй болох, журамлах одоо ийм үүрэг чиглэлийг өгч надаар ахлуулсан ажлын хэсгийг төрийн цэргийн байгууллагуудын удирдлагуудын оролцуулаад байгуулсан. Энэ цэргийн цолны журмыг бид шинчилсэн байгаа. Цэргийн цолны харьцаа гэдэг одоо их чухал зүйл байдаг. Жишээлбэл одоо дэслэгч цолтонгийн одоо эзлэх хувь хэмжээ, хурандаа цолтонгийн эзлэх хувь хэмжээ, генерал цолтонгийн эзлэх хувь хэмжээ бол дэлхийд заасан стандарт жишг байдаг. Энэ жишгтэй хүрэх ёстой. Тэгээ дээрэс нь цол хооронд олгогдож байгаа одоо хэрэглэгдэж байгаа тэр механизмууд нь одоо бас
янз бүрээр хэрэглэгдэг. Тухайлах юм бол цолыг эрт олгодог, албан тушаалынхын цолыг төрүүлж олгодог. Үүнээсээ шалтгаалаад одоо анги байгууллагууд дээр, төрийн цэргийн байгууллагууд дээр энэ цэргийн цолны зохистой харьцаа алдагдах ийм одоо шинж тэмдэг илэрч ирсэн. Энийг бол бас өнгөрсөн хугацаанд засалруулсан байгаа. Одоо цэргийн одоо цол ярьсан дээр одоо яг манай улс гадаад харилцаа сүүлийн жилүүдэд нэлээд сайн хөгжүүлсэн гэж хардаг. Тэгэхээр одоо яг гадаад харилцаа тал дээр хэрэгжүүлж байгаа ямархуу бодлогод байна. Цааш дээр ямар зүйл дээр голлон ажиллаж энэ талаар давс мэдээлэл өгөөч. За та бүхэнд өнөө оройн мэндийг хүргэе. За Монгол Улсын Батлан гадаад бодлого бол Монгол Улсын гадаад бодлогын үргэлжлэл Улс найд байдлыг улс төр дипломатын аргаар хангахад дэмжлэг үзүүлэх, зэвсэг хүчний шинжилгээг түүжээлэх, бүс нутагта цэргийн итгэлцийг бий болгох, гараад улс оронд Монгол улсын зэвсэг хүчний нэр үндийг өргөх, байр суурийг бэхжүүлэх, батлан авах чадварыг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэхэд чиглэгддэг. За гадаад харилцаа сүүлийн жилүүдэд бол эрс нэмэгдсэн. За өнөөдрийн байдлаар гадаад орны 39 улс оронтой цэргийн харилцаа хамт ажиллагаатай. Үүнээс одоо 5 улс оронтой цэрэг техникийн харилцаатай байдаг. За бусад улс оронтой харилцаж байгаа харилцаа маань харилцан ажлын солилцоог идэвхжүүлэх, за хамтарсан сургалт дадлагыг зохион байгуулах, цэргийн мэргэжлэнээ бэлтгэх, эрх зүй зохицуулалт шаардлагатай одоо үйл ажиллагааг одоо хэрэгжүүлэх гэх мэтчлэн одоо чиглэлээр хэрэгжүүлж байгаа. За айлчлал солилцооны хувьд бол батлан авах сайдын түвшний одоо айлчлал бас сүүлийн жилүүдэд нэлээд нэмэгдсэн. За айлчлал солилцоо идэвхжихийн хэрээр одоо тус оронтой хэрэгжүүлж байгаа батлан авах бодлого харилцаа бол өргөжж байдаг. За цэргийн сургалт явуулах ч юм уу эсвэл цэргийн ажил дээрээ бэхжүүлэх замаар мөн одоо хамтарсан сургалт дадлагыг нэмэгдүүлж гадаад улс оронд нэгдсэн үндэсний байгууллагын инхийг дэмжих ажиллагаанд үр гүйцэтгэх чадвараа дэвшлүүлэх гэх мэт одоо өр өгөөжтэй юм харилцаанууд байдаг. Айлчлал солилцоо гэдгийг та бас нэг жоохон дэлгэрүүлж хийж. Одоо манайх одоо солилцоогоор цэргээ явуулах юм уу эсвэл цаанаас бас манайд одоо бас тухайн салбарын орны зэвсэг хүчний ирж одоо ингэж солилцох юм. За харилцан айлчлал гэдэг маань одоо батлан авахын сайдын түвшин, зэвсэгчний шинжилгээний даргын түвшинд мөн одоо цэргийн мэргэжлүүдийн түвшинд айлчлал харилцааг бол тогтмол харилцан явуулж яадаг. За ингэснээр бол зөвхөн одоо манайхан гадагшаа яваад туршлага судлах биш. За ус гадаад улсны батлан авахын сайд, зэвсэгчний шинжилгээний даргын түвшний цэргийн албаагчдыг авч одоо улс орноо танилцуулах, хамтран ажиллах цаашдын чиглэл юм тодорхойлох гэх мэтлэн одоо өргөөжтэй байдаг л да. Энийн тодорхой үр дүнгуудыг та бас хэлвэл те. Яг одоо ингэж эндгээр ажлууд хийгдснээр яг өнөөдөр бас ийм үр дүнгууд гарч яана гэж та бас давчих хэлвэл. Батлан авах гадаад харилцаа өргөжснөр бол зэвсэгчний одоо цэргийн албаагчдын одоо үр гүйцэтгэх боломж бол дээшилж байгаа, чадвар дээшилж байгаа. За ингэснээр одоо олон улсын штабт ажиллах одоо бэлтгэгдсэн боловсруучнууд маань одоо бас төрөн гарч байна. За бэлтгэгдсэн одоо техникч, за энэ цэргийн инженер, за маш олон тийм мэргэжлүүдээ бас бэлтгэж авч байна. Хамтарсан одоо сургалтуудыг түрүүн хэлсэн одоо өргөжүүлснээр олон улсын одоо нэгдсэн үндэсний байгууллагын инхээс дэмжих ажиллагаанд мөн одоо бусад ажиллагаанд оролцох гар нийлэмжтэй байдлыг одоо бий болгох гэх мэтлэн одоо өргөжтэй л доо. Түрүү сайн ярьжсэн шүү дээ. Одоо манайх өөрсдөө дотооддоо одоо зэвсэг техникийг үйлдвэрлэх гэж байна гэжсэн. Яг үүнтэй холбоотойр гадны улсад одоо бэлтгэж байгаа сүүлийн үед бэлтгэсэн нэгэн шаардлагатай байсан мэргэжилтэн ер нь юу вэ? Одоо тийм мэргэжлүүдээ хэд орчим мэргэжилтнийг ер нь бэлтгээд байгаа гадаад харилцааны хувьд. За түрүү хэлсэн одоо бид нийт 39 улс оронтой цэргийн харилцаа хамт ажиллагаатай. За үүний одоо тал орчим хувьтай нь бол маш идэвхтэй харилцаатай. Идэвхтэй харилцаа нь бол цэргийн албаагчтай сургууль соёл, цэргийн төрөл мэргэжлийн сургуулиуд бэлтгэх, ялангуяа одоо манайд одоо нэг шаардлагатай байдаг цэргийн инженерүүдэд бэлтгэх, цэргийн холбооны офицер, цэргийн кибер аюул байдлын одоо мэргэжилтнүүд, өшөө одоо автомеханизмын засвар техникчүүд байж байна. Онгоцны
нисгэгч, механик, жолооч, одоо шаардлагатай инженер боловсруучнуудыг бас шат дараалан бэлтгэхэд бол анхаарч байгаа. Нийт одоо зүгээр тоо хэлэхэд сүүлийн 3 жилийн дотор бол бид нийт 10 харилцаа хамт ажиллагаатай 15 улсад 800 цэргийн албаагчийг одоо сургаж бэлтгэсэн байж байна. За яг өнөөдөр одоо цэргийн 13 улсад 750 орчим цэргийн албаагчид цэргийн одоо төлбөр шатны одоо сургуульд суралцж байна. Энэ дээр нэмэд асуухад бол боловсруучны тал дээр батлан хамгааллахын яам одоо ямар яг бодлогыг баримталж байна. Тэр дундаа бол одоо нэг шаардлагатай сайн мэргэжлүүдийг та дурдлаа шүү дээ. Миний бодлоор бол одоо цэргийн сэтгэл зүйч гэдэг мэргэжил маш их бас дутмаг байгаа юм шиг надад ер нь харагддаг л да. Энэ тал дээр бол салбарын яам ер нь хэр бодлого явуулж байна. За мөн дээрэс нь одоо эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх тал дээр хүрэлцэн хангамж тал дээр ер нь хэр байгаа юм бэ гэдэг асуултыг асууя. За энэ асуудал дээр би хариулъя. Тэгэхээр Монгол Улсын батлан хамгаалах салбарын боловсон хүчний одоо бэлтгэх тогтолцоо бол нэлээд эртний тогтсон сайн тогтолцоо байдаг. Ер нь батлан хамгаалах салбарын зөвшөөрөгчөнд ажиллаж байгаа офицер ахлагч нар албан тушаал бүрэн одоо боловсролын шаардлага цэргийн мэргэжлийн зэргийн шаардлага хангагдсан байх одоо ийм журамтай байдаг. Тэгээ энэ хүрээндээ бол үндэсний батлан хамгааллын их сургууль төвөн дотор байгаа салбар 8 сургуулиар дамжаад бид дотооддоо болсон хүчнийг бэлдэж байгаа. Бас өнгөрсөн жил боловсролын ерөнхий хууль одоо шинжлэгдэн батлагдсантай холбогдуулаад бид одоо засгийн газрынхаа төвшөнд боловсрол шинжилгээ ухааны яамтай одоо хамтраад энэ цэргийн боловсролыг хуульчилсан байна. Урд өмнө бол боловсролын одоо хууль тогтоомжид цэргийн боловсролын асуудал орхигдож ирсэн. Түүхэндээ одоо анх удаа бид одоо цэргийнхаа боловсролын асуудлыг нэг бүрчлэн хуульчилсан. Тухайлх юм бол Тэмүүжийн өрлөг сургууль одоо өсвөр насны хүүхдүүдийн одоо цэргийн лицей сургалт байгаа. Тэгээ энэ сургалтаас авахуулаад цэргийн нэгдсэн дээд сургууль одоо ахлагчийг бэлтгэдэг политехник коллеж, цэргийн хөгжмийн одоо технологийн коллеж, батлан хамгаалах удирдлагын актем, стратегийн төвшөнд офицерууд бэлтгэдэг сургалтуудаа бүгдийг албан ёсоор одоо энэ ерөнхий хууль дотор оруулж салбар хуулиуд дотор мөн одоо албан ёсоор хуульчилсан нь бол маш чухал үйл ажиллагаа болсон. Өөрөөр хэлэх юм бол Монгол Улсын цэргийн боловсролын тогтолцоо өнгөрсөн одоо 2023 оны шинжилэлээр боловсролын одоо ерөнхий шинжилэлээр одоо албан ёсоор хуульчлагдаж мөн одоо энэ хуулийн шинжилгээ хүрээнд бүрэн хамрагдсан. За манай одоо салбарын бас нэг онцлог бол энэ гадаад улс оронд цэргийн мэргэжилтнүүдэд бэлтгэдэг энэ одоо бас их сайхан тогтолцоотой. Өнөөдөр одоо 21 оронд цэргийн албаагчтай бэлтгэж байна. Маш олон мэргэжлэр бэлтгэж байна. Одоо бид улсуудыг бас дурдж болж байна. Өнөөдөр одоо 21 оронд бид цэргийн боловсон хүчнийг бэлдэж байна гэсэн үг. Бакалаврт, магистрт, докторт за тэгээд одоо мэргэжлийн дамжаануудад офицер ахлагч нараа бэлдэж байна. За бакалаврын үндсэн сургалт гэдэг бол офицер бэлдэх сургалт байдаг. Энэ офицер бэлдэх сургалтанд бол бид одоо академик сургалтанд Оросын холбооны улс, Бүгд найрамд Хятад улс, Герман, Америк, Солонгос, Япон, Турк зэрэг улсуудад бэлдэж байна. За агсан төвшөнд буюу одоо академийн дээд боловсрол гэдэг одоо зүйлд бол бид нар Англи, Франц, за Герман, за мөн түрүүнд урьдчилсан улс орнуудад одоо бэлдэж явах жишээтэй. Тэгээд энэ боловсон хүчин бэлдэх тогтолцоо бол хүний нөөцийнхөө судалгаанд суурилж явагдана. Ямар мэргэжилтэй боловсон хүчин бидэнд одоо ирээдүйд ойрын одоо 2 жилдээ, 5 жилдээ 5 хүртэл жилдээ хэрэгцээтэй байна вэ? Ямар мэргэжлээр нөхөн хангах шаардлагатай байна гэдэг судалгаан дээр үндэслээд бид гадаад улс орондоо захиалга өгөөд энэ одоо сургалтуудыг гадаад улс орныхоо гадаад хамтын ажиллагааныхаа гэрээний дагуу үн төлбөргүй одоо суралцуулдаг одоо ийм одоо давуу талтай. За нөгөө талаар энэ манай гадаад хамтын ажиллагаа гэдэг бол улс орны аюулгүй байдлыг одоо батлан хамгаалах одоо нэг одоо тал нь болж идэг. Өөрөөр хэлэх юм бол бид улс төр дипломатын аргаар одоо аюулгүй байдлыг хангах одоо нэг хэсэг нь бол энэ цэргийн дипломат арга хэрэгсэл байгаа. Манай гадаад яамныхан ярьдаг. Манай гадаад харилцааны бодлогын одоо нэг тал нь бол цэргийн одоо дипломат бодлого байдгаа гэж. Тэгээ манай цэргийн одоо гадаад харилцаа дипломат бодлого бол харьцангуй өндөр түвшинд хөгжчихсөн. За өнгөрсөн 3 жилийн хугацаанд бол нэлээд олон орны сайд нар хэдийгээр одоо ковидтай бас одоо
цэргийн дайн байлдааны үйл ажиллагаатай байсан ч гэсэн одоо цэргийн айлчлалууд тасралтгүй явж ирлээ. Бүгд найрамд Хятад улсын одоо Энтхэгийн, Лаосын, одоо Вьетнамын хутлаа хамгаалахын сайд нар, Германы одоо Женштабын дарга, за нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга, нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн одоо энхийг сахиулах ажиллагаа эрхэлсэн орлогч дарга, нэгдсэн үндэсний байгууллагын цэргийн зөвлөх гээд томоохон албан тушаалтнуудын айлчлал бол нэлээд эрчимтэй хийгдлээ. За миний хувьд бас нэлээд одоо олон оронд одоо цэргийн харилцаатай холбоотой асуудлаар айлчлалуудыг хийлээ. За өнгөрсөн 3 жилийн хугацаанд бид 3 оронд цэргийн атташе буюу цэргийн дипломат одоо ажилтан томилон ажиллуулах шийдвэрээр засгийн газраа гаргууллаа. Бид одоо өнгөрсөн оноос эхлээд Энтхэг, Вьетнам, Польш улсад одоо атташе шинээр суулгаж эхэллээ. За мөн өнгөрсөн 3 жилийн хугацаанд бид нар Арабын нэгдсэн Эмират улс, Филиппин, Лаос улсуудтай батлан хамгаалах салбарт шинээр харилцаа тогтоож цэргийн дипломат харилцаатай боллоо албан ёсоор. Ер нь бол энэ цэрэг дипломат бодлого харилцааны хувьд бол Монгол улс одоо дэлхийн бүх улс оронтой өөрийнхөө одоо хууль эрх зүйн хүрээнд бид адил тэгш харьцаж дэлхийн инх тайвны үйл хэрэг болоод одоо дэлхийн одоо цэргийн хамтын ажиллагаанд бол өөрийн байр сууриа одоо аль хэдийн эзэлсэн гэж хэлж болно. Тухайлах юм бол Монгол улсын одоо батлан хамгаалах салбарын хувьд аливаа одоо бусад улс орнуудтай дэлхийн одоо улс орнуудтай цэргийн бодлого харилцааны талаар ямар нэгэн одоо тийм зөрчилтэй улс орн бол алга байна. Монгол улс бол одоо нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орнууд болоод хөрш орнууд, за мөн одоо үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал тусгагдсан одоо улс орнуудтай бол бид одоо олон улсын гэрээ эрх конвенцийн хүрээнд адил тэгш харьцаж явж байна. Бидний одоо гол бодлого бол одоо инх тайвнаар зэрэгцэн орших, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх. За инх тайвны одоо үр шимийг хүртэгч биш, бас одоо инх тайвныг одоо бэхжүүлэхэд өөрсдөө идэвхтэй ажилдаг, бас хувь нэмрээ оруулагч юм орон байх гэдэг ийм бодлогыг хэрэгжүүлж байгаа. Энэ тал дээр бол батлан хамгаалах, гадаад харилцаа, хамтын ажиллагааны бодлого голчрон чиглэж гэж явж ирсэн. Нэмээд бас ихэд зөвшөөрчин шаардлагатай байгаа мэргэжлүүдийг одоо сургаж бэлтгэдэг энэ хүү харилцаагаа одоо бас төлхөө ашигладаг. За өөр шин хэлсэнчлэн одоо цэргийн сэтгүүлчдийг одоо бас сэтгүүл зүйн мэргэжлүүдийг бэлтгэх, мөн одоо цэргийн хуульчдыг бэлтгэх асуудлыг болоод яг энэ харилцаан дээр тулгуурлан Америкийн нэгдсэн улс, Оросын холбооны улс гэх мэт улсуудад бас энэ сургалтыг бас төлхөө явуулж зөвшөөрчний хэмжээнд бас анги салбаруудыг сэтгэл зүйчээр хангах, хуульчдаар хангах ажиллагааг бас амжилттай хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр би бас түрүү харж ирсэн зэвсэгт хүчний техник хэрэгслийг одоо сайжруулах төсөл гэж юу энэ онд батлуулсан гэдэг. Тэгээ сая одоо бол Монгол улсад бол зуудын гамшиг нүүрлээд байна. Сая хөдөөгөр явж байхад за зам даваа хаагдсан малчид нөгөө өвс хадлан тижэл хоол хүнстэйгээ залгаж чадахгүй байхад нөгөө манай зэвсэгт хүчний анги салбарын том тэрэгнүүд том техникүүд одоо КАМАЗ гэдэг юм уураад 61 66 үүргээг үүсдэгээд ганц хэрэгтэй унаа бол тэр байна. За тэрүүгээр л бид нар одоо бас нөгөө малчид маань сум орон нутаг маань үйл ажиллагаа залгуулж байгаа. За жоохон өөлөх юм гэвэл түл шихэддэг. За хуучирсан гэдэг зүйлийг хэлж байна. Тэгээ би ажиллаж байхдаа эндээс харж ирсэн. Үнэхээр нэг сум болгонд тийм ээ ийм нэг том машинтай болгочихсон. Ганц 100 биш. Үер асал гал гэл бүх зүйл байна гэж бодож ирсэн байхгүй юу. Тэр үүнтэй холбогдуулаад асуухад зөвхөн техникийн шинжил. Одоо яг батлан хамгаалах анги салбарт яаж хийгддэг юм бэ те. Тэгээд одоо эсвэл аахталсан гэдэг юм уу үгүй бол одоо шинээр ингээд нэг сум болгоныг нэг ийм машинтай болгох тийм арга чарга байдаг юм болов. Ер нь зэвсгэл техникийн шинжилэл огт одоо хийгдэггүй бол бас тийм биш. Ер нь бол бид одоо цэргийн гадаад хамтын ажиллагаатай орнуудынхаа хамтын ажиллагааныхаа хүрээнд зэвсгэл техникийн шинжилэлийг одоо тодорхой хэмжээгээр хийж ирсэн. Бид одоо нээлттэй ярьж байгаа учраас бид одоо бас аль улсаас ямар төрлийн ямар одоо зориулттай техник авчиж ирсэн талаар бол энэ дурдах боломжгүй байна л да. Гэхдээ бид бол харилцаатай орнуудынхаа төвшөнд зэвсгэлэл цэргийн техникээ
одоо шинжлэх талаар бас ахиц дэвшил бидэнд бий. Өөрөөр хэлэх юм бол Монгол улсын зэвсэг түвшний зэвсэглэлд Америкийн нэгдсэн улсын, Холбооны бүгд найрамд Герман улсын, бүгд найрамд Хятад ард улсын тухайлбал гэж би хэлж байгаа шүү дээ. Одоо бүгд найрамд Энэтхэг улсын, Оросын холбооны улсын зэрэг одоо сүүлийн үеийн зэвсгэл техникүүд бол тодорхой хэмжээгээр нэвтрээд явж байгаа. Бидний одоо хадгалтанд байгаа, удаан хугацааны хадгалтанд байгаа техникийн тоо үүрэг гүйцэтгэх чадварын хувьд бол боломжтой түвшинд байна. Энэ цасуудын хүндрэлтэй байдлаас шалтгаалаад засгийн газар шийдвэр гаргаж Монгол улсын ерөнхийлөгчийн зөвшөөрлийн дагуу бид одоо цэргийн техник, хүн хүчийг нэлээд их хэмжээгээр гаргаж байна. Ялангуяа одоо энэ хадгалтанд байгаа Оросын хүнд даацын туулц сайтай техникүүдийг нэлээд олноор гаргаж байна. За энэ бол одоо цаг үеийн шаардлагаар хийгдэж байгаа зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээ. Хамгийн одоо хүнд даацын туулц сайтай техник бол манад энэ одоо Урал, КАМАЗ, энэ одоо Зээл 131, 66 гэсэн техникүүд байна. Эдгээр техникүүдийг бид техникийн үйлчлэгийг хийгээд хадгалтаас төр гаргаад одоо энэ цасуудын гамшигтай тэмцэх, малчтад туслах энэ үйл ажиллагаанд хэрэгжилж байна. Үндсэн үйл ажиллагаанд хэрэглэгдэж байгаа зэвсгэл техникийн шинжилгээний хувьд бол план хамгаалах салбарт бодож хийж хэрэгжүүлж байгаа ажил нэлээд байна. Бид одоо ардын хувьсгалын 100 жилийн 101 жилийн зориулсан цэргийн ёслолын жагсаал парадынхаа үйл ажиллагаан дээр Монголын үндэсний зэвсэг түвшний өөрийн үйлдвэрлэсэн техникүүдийг анх удаа ард түмэндэд дэлгэж үзүүлсэн байна. Энэ техникүүд дотор үндсэндээ 5 төрлийн 25 нэгж техникийг Монголын цэргийн инженерүүд өөрсдөө үйлдвэрлэсэн. Тэр нь бол одоо том, дунд, бага уурын гэсэн 3 чиглэлээр үйлдвэрлэгдсэн. Энийг бол Монголын ард түмэн үзэж сонирхсан байх. Энэ бол өнөөдөр цэргийн ангийн зэвсэг засварын үйлдвэр дээр хийгдэж байгаа үндсэндээ одоо 60 орчим хувь нь одоо гар үйлдвэрлэлээр хийгдэж байгаа техник, угсралт хийгдэж байгаа техник. Энийг бид ирээдүйд 30 жилийн дараа, 50 жилийн дараа Монголын зэвсэг түвшин конвейерын системээр үйлдвэрт нь одоо орчин үеийн техник үйлдвэрлэх үнд суурь гэж ингэж үзэж байгаа. Тэр одоо цэргийнхаа инженер зэвсэг техникийн хариуцсан одоо нарийн мэрэгжлийн инженерүүд тэнд бүгд одоо ажиллаж байна. Өнөөдөр одоо командлууд дээр зэвсэг техникийн туршилт судалгааны төвүүдийг байгуулсан. Ийм төв 7-г байгуулсан. Энэ 7 төв дээр бид нар цэргийн инженерүүд энэ одоо техник сонирхогчид энэ хүмүүсийг бас ажилуулад шинэ төрлийн одоо холбооны станц хийх, дрон хийх, нисгчгүй нисэх хэрэгсэл хийх. За тэгээд одоо техникүүдийг хийх энэ ажлуудыг хийлгээ явж байна. 2020 оноос хойш энэ дээр бас тодорхой хэмжээний хөрөнгийг зэвсэгчний хөгжлийн сангаасаа тавиад дэмжиж явж байгаа. Хамгийн гол нь одоо миний ойлгож байгаагаар бол энэ инженер техникийн ажилтнуудын хийгээд байгаа ажилд нь бид төсвийн дэмжлэг бас дээрэс нь урам өгөх хэрэгтэй байна. Тасралтгүй явж ийж энэ улам боловсронгуй болж явна. Тэгээ бид энийг тасралтгүй явж хэрэгжүүлэх юм бол одоо 50 жилийн дараа гэхэд бид одоо өөрийн гэсэн техникийг өөрийн цэргийн үйлдвэртэй үйлдвэрлэдэг болох ийм л одоо чиг хандлага руу явна гэж ингэж үзэж байгаа. Тэгээд саяын батлагдсан зэвсэг техник шинжлэх сэргээ сайжруулах бодлогын талаар товчхон мэдээлэл өгье. Энэ одоо бодлогын төрөөс баталсан бодлогын баримт өчигдөр бид үндсэн 4 зорилтыг тавьсан. Нэгдүгээрт нь болохоор ууч одоо Монголын ардын харимга том зэвсэг түвшинтэй байлаа. Одоо 70-80-аад оны үед. Тэгээд нийгмийн шилжилтийн явцад бид өхөнчин тухайн үед бас цомхон чадварлаг зэвсэг түвшинтэй байна гэдэг нэлээд одоо нэгжүүдийг цэргийн нэгдгэр ангиудыг багасгах арга хэмжээ авсан. Энтэйгээ уялдуулаад тухайн үед ашиглагдажсэн техникүүдээ бид нар тухайн үед удаан хугацааны хадгалтанд тавьсан. Тэгээд эдний маань чанар байдлын асуудал яригдж байгаа. Тэгээд хамгийн ихний зорилт бол энэ хадгалтын чанар горимыг хэвийн түвшинд нь одоо аваачаа гэдэг хамгийн анхны зорилт байгаа. Хоёрт нь болохоор тэр удаан хугацааны хадгалтанд байгаа зэвсэг техниктэй сэргээн сайжруулах засварын үйлчлэгээ хийх зорилт байгаа. За гуравт нь болохоор бид хамтын ажиллагаатай гадаад улсуудаас орчин үеийн зэвсэг техникийг худалдаж авах асуудлыг хөндөж тавьж байгаа. Мэдээж одоо эдийн засаг өнөөдрийнхөө байдлаар байхгүй, цаашдаа Монгол улсын эдийн засаг гэрэлтэй байна. Тэгээ батлан хамгаалах асуудал гэдэг бол улс орны одоо эрх ашиг, үндэсний одоо язгуур эрх ашиг, аюулгүй байдлын асуудал учраас бид орчин үеийн одоо тийм технологи зориулсан зэвсэг техникийг худалдаж авна гэсэн зорилтыг тавьсан. За дөрөвт нь бол одоо саяын сайд ярьсан бид зөвхөн гаднаас авах биш, бид нар өөрсдөө үйлдвэрлэгч байя.
орчин үеийн одоо технологи, техник, инновацид суурилсан энэ одоо техник хэрэгслээ дотооддоо үйлдвэрлэе гэсэн ийм одоо том дөрвөн зорилтыг тавьсан. Тэгээд улсын их хурл баталсан одоо бид бас удахгүй энэ бодлогынхаа баримтчийг хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ төлөвлөгөөг засгийн газрын түвшинд хилцүүлэн батлуул цаашдаа жил болгоны одоо төсөв дээр энэ одоо бодлогоо хэрэгжүүлэх төсвийн одоо бас дэмжлэгийг засгийн газраас авна гэж одоо тооцоод ажиллаж байна. Би бас сая ингээд хэлийн ангиудаар явж байхдаа хэлийн ангиудын бас зарим хүмүүс ярьж байна л да. Би зөвхөн одоо ингээд хэлийн зэрэгт осгож төөрж байгаа ийм хүмүүсийг одоо дорооноор олж байна гэж байна. Энэ бол дэвшилт технологи ашиглаж байгаа нэг сайн хэлбэр тийм ээ. Тэгэхээр яг энэ дэвшилт технологиг өөр ямар технологиудыг бас манай одоо зэвсэг төвчөнд нэвтрүүлээд байна. Цаашдаа бас ямар технологиудыг бас гадны улсаас авахар судалж байна. Энэ талаар бас нэг мэдээлэл өгөөч. За бид хөнгөн уйгалсан 3 төрлийн автомашиныг бас дотооддоо үйлдвэрлэсэн байна. Энэ бол цэвэр манай зэвсэг төвчний өөрсдийн одоо инженер, техникийн офицер ахлагч нарын хүчээр. За мөн түүнчлэн нисгчгүй нисэх төхөөрөмж одоо орчин үеийн дайн байлдаанд өргөн ашиглагдаж байна. За бид бас зүгээр суугаагүй. Хоёр янзын бага оврын болон дунд оврын нисгчгүй нисэх төхөөрөмжийг манай бас агаарын цэргийн залуу офицерууд өөрсдөө үйлдвэрлэсэн бас туршилтын одоо ажлыг хийцэн байна. За дээр нь дунд чадлын радио станц, Мон радио 1000 гэдэг одоо радио станцыг бас манай инженер техникийн ажилд хийцэн байна. Өнөөдөр тухайн одоо хийсэн радиогоо бид нар ашиглалтанд оруулсан. Өнөөдөр Доронт аймагт байрладаг анги дээрээ 50 цагийн орон тоонд нь оруулаад Улаанбаатар хоттой ямар нэгэн асуудалгүйгээр харилцаа холбоо, удирдлагын одоо харилцаа холбооны асуудлыг шийдээд явж байна. Тэгэхээр цаашдаа бид бол ер нь төрөний одоо бодлогынхаа баримтчигт тусгасны дагуу гадаад харилцаатай улсуудаасаа бид бас энэ технологийн шийдлийг өөрийнхөө одоо хөрсөнд инновац болгож буулгах. За тэгээ цаашдаа өнөөдрийн байдлаар бол бид зөвхөн туршилт судалгааны төв маягаар ажиллаж байгаа. Тэгээд түрүү одоо сайдын дурдсан цаашдаа бид бас энийг батлан хамгаалах аж үйлдвэрийн суурь болгож хөгжүүлэх одоо асуудал бидний өмнө том зорилт болоод явж байгаа. Тэгээд энэ бас цаашдаа хэрэгжих боломжтой гэж одоо бид ажиллаж байгаа. Энэ зэвсгэл техникийн одоо шинжилгээ асуудал дээр одоо бас нэг энгийн юм шиг мөртлөө хамгийн чухал бол сум галт хэрэгслийн хангамжийн асуудал байна. Тэгээ энэ Монгол улсын зэвсэгт хүчин бол үндсэндээ одоо Оросын холбооны улсын одоо сум галт хэрэгслээр хангагдаж ирсэн. Энэ сум галт хэрэгслийн хугацаа бол одоо нэлээд өндөр болсон. 20-30 жил одоо хамгийн наадал натгалагдсан. Тэгээ энэ сум галт хэрэгслээ бид одоо сүүлийн жилүүдэд олон улсын хийс хөвлөх ажиллагаанд явуулж байгаа цэргийн багийнхаа сум галт хэрэгслийг дандаа одоо гадаад улс орнуудаас худалдаж авч ханган нийлүүлж байгаа. Тэгээ бид 2020 оноос эхлээд энэ сум галт хэрэгслийн үндэсний үйлдвэртэй болох асуудлыг судалсан. Тэгээ энэ чиглэлээрээ судалж одоо гадаад орны одоо хамтын ажиллагаатайгаар сум галт хэрэгслийнхаа үйлдвэрийг энэ жил өөрөөр хэлэх юм бол энэ оны эхний хагас жилд багтаан ашиглалтанд оруулах одоо бэлэн болоод байна. Бид энэ сум галт хэрэгслийн үйлдвэрээ одоо нэлээд олон одоо зориултын сум үйлдвэрлэхээр нэлээд бодож одоо хийсэн байгаа. Бид одоо байлдааныхаа сумыг хийн, дотоодынхаа хэрэгцээ бүрэн хангана, төрийн зэргийн байгууллагуудаа хангана. За спортын сум, сургууль дадлахын сум энэ сумнуудаа бол одоо хий. За дээрэс нь одоо сум галт хэрэгслийг үйлдвэрлэх зөв одоо улсын төсөвт үйлдвэрийн газар авал бид байгуулчихсан. Улсын газрын шийдвэр гарцсан. Тэг ингэх юм бол одоо бид одоо энэ жилээс эхлээд дотооддоо сум галт хэрэгслээ үйлдвэрлээд за тэгээд одоо нөөцөө шинэ сум галт хэрэгслээ бүрдүүлэх за сургалт бэлтгэлээ өөрийнхөө үндэсний үйлдвэрийн сум галт хэрэгслээр одоо хийх ийм боломжийг бүрдүүлж байгаа. Энэ бол одоо Монгол улсын зэвсэг төвчний одоо түүхэнд хийгдэж байгаа бас нэг томоохон одоо шинжилэл гэж хэлж болно. За бид бас сумныхаа үйлдвэр дээр ангийн сум хийх одоо бас судалгаа хийж байгаа. Тэгээ ангийн зорилттой сум. Тэгээд энийг бол одоо өөрийн орондоо утгашуулаад өөрийн орны одоо үндэсний үйлдвэр болгон хөгжүүлнэ гэдэг бол маш чухал юм аа гэж бодож байна. За бид гадаад бодлого болоод одоо хууль эрх зүй, зэвсэг техникийн шинжилгэүүдийг нэлээд ярьлаа. Тэгэхээр яг энэ одоо дотоодын хугацаа цэргийн албан хаагчдын асуудлыг бас иргэд нэлээд сонирхож байгаа тийм ээ. Тэгэхээр энэ сүүлийн жилүүдэд цэргийн ангиудад энэ байлдагч одоо гэмтлээ, бэртлээ гэдэг асуудал нэлээд гардаг болсон. Яг үүн дээр одоо яамны зүгээс, санжи стабын зүгээс юу яг яаж анхаарж байгаа юм. Энэ асуудал юу яг юунаас болж гараад идэх юм бэ? Ер нь хугацаа цэргийн албатай холбоотой ялангуяа цэргийн албаагчдын албааж байгаа орчин нөхцөлтэй холбоотой
одоо сүүлийн үед нэлээд одоо асуудал гарч байна. Ялангуяа одоо амир сэтж байна гэдэг асуудал одоо ярьж байгаа. Ер нь дэлхийн жишгээр цэргийн байгууллага өөрөө бол эрсдэлтэй алба. Бид Монгол улс бол өнөөдөр 50 байна. Монгол улс бол одоо гадна талаасаа одоо ямар нэгэн одоо аюул занал хэл байхгүй байна. Ингийн цаг цэргийн алба одоо хааж байна гэж ингэж ярьдаг. Өнөөдөр цэргийн алба хааж байгаа залуучууд маань ингийн цагт байлдааны үүрэг гүйцэтгэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол алба хааж байгаа хугацаанд байлдааны жижүүрлэлтийг харвал манааны үүргийг байлдааны зэвсэгтэй сум галт хэрэгсэлтэйгээр тодорхой хугацаагаар гүйцэтгэж байгаа. Цэргийн анги байгууллагын одоо үндсэн үүрэг бол 50 цагт ч байлдааны үүрэг гүйцэтгэхээр онцлог. Тийм учраас цэргийн албыг одоо эрсдэлтэй гэж дэлхийн нийтээр үздэг. За энэ нийгэмд нэг ойлголт байгаад байгаа. Цэрэгт одоо залуучууд яваад эндж байна гэдэг. Энэ бол одоо энэ цаг үед одоо гараад ирчихсэн эрсдэл биш. Цэргийн одоо алба харилцаатай холбоотой энэ асуудал бол урд өмнө гарч л байсан. Өөрөөр хэлэх юм бол 70 80-аад он, 90-ад он, 2000-аад он, 2010-ад он ингээд бид нар статистик тооцоо ингээд гаргаад үзэх юм бол энэ эрсдэл бол нэлээд одоо хэмжээгээр гарч ирсэн. За юунаас болж исэн бэ гэдэг асуудал байна. Тэгээд энэ асуудал дээр бид одоо нэлээд одоо тооцоо судалгаа хийж шийдвэртэй арга хэмжээнүүдийг авчин л да. Ялангуяа одоо энэ сүүлийн өнгөрсөн оны 11 сард болсон асуудлыг бас иргэд манаас нэлээд ярьдаг. За энэ бол ямар нэгэн одоо гадны шалтгаан байхгүй тий. Тэгээ одоо хүний хүчин зүйлээс үл шалтгаанаар ингээд одоо цэрэг эндж байгаа. Тэгээ энэ асуудал дээр бол бид цэргийн албанд байж байгаа хугацаанд нь цэргийн албатай эсвэл цэргийн хэн нэгэн одоо шатны даргатай холбоотой асуудал дээр одоо цэргийн албаны одоо харилцааны одоо зөрчлийн үүднээс ч гэдэг юм уу энэ асуудал гарах болцоо нөхцөл байхгүй. Тийм учраас одоо цэргийн албатай холбоотой ялангуяа ахуй нөхцөлтэй холбоотой асуудал дээр одоо жижиг штаб манай цэргийн анги байгууллагууд нэлээд одоо анхаарч ажиллаж байна. За мэдээж хэрэг бид одоо энэ асуудал дээр зүгээр нэг яриад өнгөрөх биш. Энэ гарахгүй байх бүх нөхцөлийн хууль эрх зүйн хүрээнд, зохион байгуулалтын хүрээнд, үйл ажиллагааны хүрээнд одоо бүрэн одоо хэмжээгээр авч хэрэгжүүлж явж байгаа. Ер нь тэгээд энэ хугацаа цэргийн алба багч алба хааж байгаа иргэд байна шүү дээ. Ер нь бол зэвтгчин гэдэг нь өөрөө нийгмийн нэг хэсэг нь. Одоо тэгэхээр цэргийн ангид очлоо, хугацаа цэргийн албанд очлоо гэхэд шал өөр хүн болохгүй шүү дээ. Энэ суур үндэс нь юу байгаа вэ гэхээр ер нь одоо сүүлийн 10 жилийн хугацаанд хугацаа цэргийн албанд татагдж байгаа 18-аас 25 насны залуучуудын эрүүл мэндийн байдал маш хүнд байдалтай байгаа. Одоо нийт татагдж байгаа цэргийн одоо цэрэг татлагаар давж байгаагаар орж байгаа залуучуудын 30 орчим хувь нь эрүүл мэндээр хасагдж байгаа. Тэгээ цэргийн ангид эрүүл мэндээр тэнцээд очсон залуу ачаалал аваад цэргийн сургалтанд ороод ирэхээр суур бас өвчин гарч ирэх жишээ нь. Одоо энэ ковидоос болсон юм уу сүүлийн одоо жилүүдэд бол 18-аас 25 насны залуучууд даралт ихсэх, зүрхний хэм алдагдах. За тэгээ одоо уушиг усчих гэх мэтчлэн одоо ийм одоо суур өвчтөй бас зэрэг татагдж ирээд байгаа. Тэгэхээр бид одоо бас энэ хугацаа цэргийн албанд татагдж байгаа иргэд буюу ер нь одоо энэ ерөнхий боловсролын сургуульд сурж байгаа хүүхэд залуучуудынхаа эрүүл мэндэд төрөөс бас анхаарч бодлого хэрэгжүүлэхгүй бол зөвхөн ирчүүдийн хувьд юм байгаа шүү дээ. Цаана одоо эмэгтэй хүүхдүүд огтуд байгаа. Тэгэхээр ер нь бол одоо бас энэ хүүхэд залуучуудын эрүүл мэндэд одоо бодлогоор хандаж одоо эднийг эрүүлжүүлэх энэ одоо суур өвчнөд байгаа энэ одоо өвчлийг багасгах одоо бас арга хэмжээ авахгүй бол бас болохгүй маа гэсэн бас нэг бодол надад байдیں۔ Ер нь Батлан хамгаалахын сайдын хувьд бол одоо нөгөө иргэн хяналт тавих үүрэгтэй. Батлан хамгаалах тухай хуулийн дээр батлан хамгаалах асуудал иргэсэн одоо засгийн газрын гишүүн бол зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг хэрэгжүүлэх юм одоо чиг үүрэгтэй. Тэгээ энэ чиг үүргийнхаа дагуу энэ одоо зэвсэгт хүчний анги салбарууд дээр албааж байгаа цэргийн албаа агчид анги салбаруудын орчин нөхцөл төсөв нь хүрч гэнэ үү? Тэр төсвийг одоо нэмж батлуулах, орчин нөхцөлийг сайжруулах бодлогын талаас нь одоо бид одоо дэмжлэг үзүүлж ажиллах юм чиг үүрэгтэй. Тэгэхээр зэрэг ер нь бол
батлан хамгаалах салбарыг аль болохоор нээлттэй байлгая л гэсэн ийм одоо бодлоготой байна. Зэгс түвшинд бол өнөөдөр бид одоо нуу хаах юм иргэдээс ард түмнээс нийгмээс бол алга байна. Өнөөдөр одоо цэргийн ангид алба хааж байгаа хугацаа цэргийн албаа агчч бай. Манай одоо цэргийн албаа агчд бол альч одоо газар нутаг дээр альч одоо газар нутгийн өнцөг боломжтой цэргийн ангид алба хааж байгаа албаа агчд бол арга яртэйгээ гэр бүлийнхэнтэй байнгын холбоотой өөрсдийнхөө ахуй амьдрал нөхцөл энэ бүх зүйлүүд нээлттэй юм байгаа. Тэгээ батлан хамгаалах яам одоо энэ асуудал дээр ялангуяа одоо энэ иргэний хяналтыг хэрэгжүүлэх асуудал дээр анги салбарууд дээр нэлээд одоо өндөр шаардлага тавьж ажиллаж байгаа. Жанжин штаб одоо энэ асуудал дээр бас нэлээд одоо шинжилгэүүдийг хийгээд явж байгаа юм байна. Одоо бид бол үндсэндээ батлан хамгаалахын зөвшөөсний жанжин штаб дээр иргэдэд нээлттэй утсыг байнга ажиллуулж байна. 24 цагийн хугацаатай хяналттай. За дээрэс нь одоо бүх цэргийн анги байгууллагууд дээр одоо камерын системийг тавьсан байх жишээ. Энэ бол дотоодын хяналт. Дотоодын хяналтаа тэргээр бүрэн хэрэгжүүлж байна. За тэгээ бусад одоо ахуй хангалттай холбоотой, сургууль бэлтгэлтэй холбоотой асуудлууд дээр бол нэлээд одоо системтэй дарах хэмжээ аваад явж байгаа. Та юуны ихэнд бас ярилцлагынхаа эхлэнд бас хүн рүүгээ чиглэсэн хүнээ шинжлэх гэж хэлжсэн тийм ээ. Тэгэхээр одоо энэ хугацаа цэргийн албаа агч аав ээжээсээ дөнгөж салаач гэдэг юм уу. Ханиа хариулж явж байгаад хүрээд ирдэг. За бичиг үсгүүч цэргүүд их ирдэм байлаа. Тэгээд энэ хугацаа цэргийн албаа агчдыг 1 жилийн хугацаанд одоо төлөвшүүлэх, хөгжүүлэх гэдэг юм уу те. За хугацаа цэргийн албаа агчид эхний 6 сар бол одоо сургалтын төвд байна. Тэгээ үлдсэн 6 сард нь одоо бусад үүрэг гүйцэтгэж гэдэг юм уу. Энэ хугацаанд одоо яг энэ жилийн хугацаанд иргэн цэрэг үзий сайхан алба хаагаад ер нь өнөөдөр ямар шат ахаад гэдэг юм уу, юуг сураад гэдэг юм уу. Мэдээж одоо цэрэг их орон зүйлийг төлөвшөөд ингээд зүйлүүд байгаа те. Яг өөр одоо ямар зүйлүүдийг сураад гарч байгаа вэ? Монгол улс бол одоо бүх нийтийн батлан хамгаалах хуультай ийм орн. Энэ одоо өргөн удам нутаг дэвсгэрийг энэ одоо цөөн хүн амар яаж хамгаалах вэ? Тэр Монгол улсын иргэн бүрийг батлан хамгаалах бэлтгэлжилтэй байх суурь үүргийг Монгол улсын зэвсэгчний жанжин штаб хүлээдэг. Энэ цэргийн албаар дамжуулаад иргэн бүрийг улс орноо батлан хамгаалах бэлтгэлжилтэй болгож байгаа энэ асуудлыг хэлж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр цэргийн алба ямар төвшөнд байна вэ? Юу олгодог вэ гэдэг асуудал байна. Өнөөдөр хугацаа цэргийн албаны хугацаа 12 сар байна. Энэ 12 сарын хугацаанд бид цэргийн одоо 14 мэрэгжлийг ангиудаас олгож байгаа юм. Янз бүрийн мэрэгжил. Буудагч зөвхөн буудагч биш. Тэрэн дотор бол одоо танк, явган цэргийн байлдааны машин, техникүүд, жолооч, наавч, операторууд, холбооны, химийн, инженерийн гэдэг маш олон мэрэгчлэр цэргийн мэрэгжил эзэмшиж бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнээ бэлтэж байгаа юм. За энэ болохоор нөгөө гараад тийм ээ. Одоо энэ бол халагдаад энэ бол ингээд цэргийн албаны 1 жилийн хугацаанд энийг олгож байгаа. За дээрэс нь бид одоо алба хааж байгаа ангийнх нь ойролцоо одоо энэ политехник коллежууд мэрэгжил сургалтын үйлдвэрлэлийн төвүүдтэй одоо байнгын гэрээтэй энгийн мэрэгжил эзэмшүүлж байгаа. Бид нарт өөрсдийнх нь одоо санал хүсэлтийг аваад энгийн мэрэгжил эзэмшүүлээд за тэр нь бол маш олон чиглэлээр өөрсдийнх нь үсэлтээр одоо тэр одоо жолооч байж болно, эсвэл одоо тоогоочч байдаг юм уу, ойдлчинч байдаг юм уу, тэр одоо энгийн мэрэгжилд бэлтгэдэг одоо тэр мэрэгжил сургалтын үйлдвэрлэлийн төвөөр дамжуулаад барилгын төлөвлөрийн мэрэгжлүүд, за техникийн төлөвлөрийн мэрэгжлүүдийг эзэмшүүлээд энгийн мэрэгжил давхар эзэмшүүлж байгаа. За дээрэс нь энэ цэргийн албаа хугацаанд нь бид нар бас хөдөлмөрийн дөртөө болгож байгаа. Энийг яаж хийж яах вэ гэхээр зэрэг барилга инженерийн цэргээр дамжуулаад бид одоо бүтээн байгуулалтын ажилд хугацаа цэргүүдээ бас оруулж ажлын дөртөө болгож хөдөлмөрт бэлдэж байгаа. Өөрөөр хэлбэл тэр хүн 1 жилийн хугацаа хэдийгээр богино хугацаа ч гэсэн энэ хугацааны дараа бол тэр цэргийн мэрэгжилтэд эх орондоо бэлтгэгдсэн. Энгийн мэрэгжилтэд болцсон бас тэр нь бол сонголтоо хийх боломжтой. За тэгээд бас нэг ажил хөдөлмөрийн дөртөө болцсон. За нийгэмд өөрөө бие дагаад хөдөлмөрөө эрхлэх, айл гэр болоод авч явах энэ одоо гарааны гэдэг юм амьдралын одоо суурь боловсролыг бас олгоод ингэ явж байгаа. За тэгээд тодорхой төвшөнд бүтээн байгуулалтанд оролцоод ялангуяа барилга инженерийн цэрэгт албааж байгаа хугацаа цэргийн албаа агчд бол энэ төмөр замын, авто замын, улс орны стратегийн бүтээн байгуулалтын ажилд оролцоод бас тэрнийхээ тодорхой хэмжээний одоо цалин хэмжээг нь аваад хоримтлал үүсгээд ингээд одоо
халагдж байгаа. Ийм тогтолцоо руу шилжээд бас нэлээд удажлаа. Үндсэндээ одоо Төмөр замын бүтээн байгуулалтанд бид үндсэндээ сүүлийн 6 жил орсон байна. 2017 оноос хойш энэ Төмөр замын бүтээн байгуулалт, авто замын бүтээн байгуулалт энэ одоо улс орны стратегийн бүтээн байгуулалтын ажилд цэргийн албан хаагчид орж эхэлсэн. Тэр дотор мөн хугацаа цэргийн албан хаагчид, 1 жилийн цэргийн албан хаагчид үүнтэй дотор үүрэг гүйцэтгэл ингээд явж байгаа. Мөн дээрэс нь одоо бас ихтэй сургууль суралцж байгаа оюутнууд бас нэлээд ирж байна. За тэднийг одоо ичнээгээр одоо суралцах боломжийг нь олгож байна. Интернетээр одоо онлайнаар суралцах боломжийн нөхцөлийг нь бүрдүүлж байна. Өнөөдөр анги салбар дээр аль пааж байгаа оюутан бас сургалтаа хөтөлбөрөө таслахгүй байжгаад үргэлжлүүлээд суралцаад дараагийнхаа одоо курсыг шилжиж орох. Эсвэл одоо зарим тохиолдолд бас төгссөн одоо байлдагч одоо байж ах жишээтэй. За мөн одоо бас ер нь тэр иргэндээ өр өгөөчтэй байх талаас нь бид одоо нэлээд анхаарч ажиллаж байгаа. Би одоо түрүүн бас хэлжсэн Монгол улсын ерөнхийлөгчийн одоо өгсөн үүргийн дагуу одоо энэ хугацаа цэргийн албаны бодлого тогтолцоог шинжилье гэж. Одоо бодлогын шинжилье. Хугацааны асуудлыг ч магадгүй одоо эргэж харах ёстой юу, үгүй юу. Одоо бид бол хуучин одоо Монгол улсын цэргийн албаны одоо үйлчлэл түүхээ яваад үзэх юм бол 5 жилийн алба байсан. 3 жилийн алба байсан. 2 жилийн алба байсан. 1 жилийн алба боллоо. Тэгээ энэ бүх зүйлүүдийг судлаад дэлхийн бусад бүх улс орнуудын жишгийг судлаад ингээд яваад үзэхэр зэрэг өнөөдөр одоо энэ улс орны аюулгүй байдал цэргийн одоо бодлогын тогтолцооны өөрчлөлт энтрийг ажиглаад авахт бол энэ хугацаа цэргийн алба буюу энэ гэрээ талбаны шинжилэл бол дэлхийн бусад бүх улс орнууд төр их хийгдэж байна. Ялангуяа энэ дайн байлдаан их болж байгаа, зөрчил мөргөлдөө ихтэй байгаа, зэвсэгт мөргөлдөө ихтэй байгаа, дайчилгаа ихээр зарлж байгаа энэ нөхцөл байдалд бол хугацаат болон гэрээ цэргийн шинжилгээг бусад улс орнууд маш их хийж байгаа. Үүнтэй энэ одоо ажлын хэсгийнхаа ажлыг уялдуулж манай Монгол улсын одоо цэргийн албаны ялангуяа хугацаат албаны тогтолцоо ирээдүйтэй зөв чиг хандлага руу бодлогыг нь тодорхойлж хуульчлах одоо ийм ажлын хэсэг ажиллаад ингээд явж байгаа гэдэг юм. Одоо яг ингэж байгаа юм. Цэргийн алба хаана хаахгүй. Аав ээж хаалга нь хаалгахгүй. За цэргийн албыг хаацсан залуучууд бол за цэргийн алба бол үнэхээр одоо залуучуудыг эр хүн болгодог те. Одоо амьдралын дүртэй одоо ингээд ажил хөдөлмөр бүх зүйл сургагаа гэсэн ингээд ойлголтууд яваад байгаа юм. Тэгээ хамгийн гол нь хаана ахгүй. Тэнгүүт ээж аав нь хүчээр цэрэгч болчдөг. Тэнгүүт дургууд хүчхүү гэж очдог. Тэгээд ингээд элдв асуудал гаргадаг ч гэдэг юм уу, иймэрхүү зүйл байгаа. Тэгэхээр яг өнөөдөр хуулиар нь ч гэдэг юм уу, за нөхөр үлзий сайхан 18 нас хүрсэн бол заавал цэргийн алба хаах ёстой гэдэг хуультай ч юм уу. Эсвэл баг боловсролоос нь сургуульд 10 жилийн тэр одоо та түрүү бас суур хүмүүжил гэж хэллээ те. Суур боловсрол гэж хэллээ. Тэрэн шиг 3 дугаар ангиас нь 5 дугаар ангиас нь би заавал цэргийн алба хаах ёстой, эх орноо хамгаалах ёстой юм байна гэдэг тийм нэг суур боловсрол хутгыг олох ёстой юм шиг байна. Энэ дээр ер нь нэмээд бас асуухад одоо сүүлийн 2000-ад оныхон ер нь ажлын талбар дээр гараад ирлээ те. Тэгэхээр одоо 2000-аас хойш оныхон бол одоо яг цэргийн алба хаагаад эхэлж шít. Тэгэхээр бас сэтгэл зүйн талдаа энэ хүмүүс нэг өмнөх үеийнхнээсээ бас нэг арай өөр байна уу гэж бас хараад байгаа. Энэ тал дээр бас нэг тайлбар. За тэгээ ер нь хугацаа цэргийн албаны шинжилгээний асуудал яригдж байгаа. Сүүлийн жилүүд бид нар хугацаа цэргийн алба хаагчдын сургалтын тогтолцооны асуудал дээр нэлээд анхаарж байгаа. Зөвхөн цэргийн мэргэжил эзэмшгээс гадна түрүүн сайдын эслэнчлэн Политехник коллеж мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр дамжуулаад мэргэжил эзэмшүүлж байна. Дээр нь манай зэвсэгчин өөрөө дотооддоо бас жолооч үлдэх тийм тогтолцоо манад байдаг. Тэгээ бид нар зэвсэгчнийхээ ангиудаар ялангуяа хугацаа цэргийн алба хааж байгаа ангиудаар хөдөлгөөнд сургалтын бүлэг явуулаад хугацаа цэргийн алба хаагчдаа жолоочулах ажлыг сүүлийн одоо 2 жил бас зохион байгууллаа. Дээр нь 25 оноос одоо Монгол улс Монгол бичиг хос бичигтэн болно гэсэн юм одоо бодлого явж байгаа. Үүнтэй уялдуулаад бүх хугацаа цэргийн алба хаагчд бид нар Монгол бичгийн хичээл орж ийн. Энэ цаашдаа алба хаагаад хугацаа цэргийн алба хааснараа иргэн төрийн албанд орж ажиллах эрх нь бас нэг шалгуураа хангаж яадаг. Тийм учраас бас энэ одоо нөхцөлийг бид нар бас хэлбэршүүлэх үүднээс Монгол бичгийн хичээл орж байна. Дээр нь одоо бас эн чинь гадаад хэлний хэрэгцээ шаардлага өнөөдөр орчин үед их байна. Тийм учраас бид сая энэ 2023 оны 2 дугаар ээлжид затгдсан цэргийн алба хаагчдын сургалтын хөтөлбөрт нь англи хэлний одоо англи шатны сургалтын оруулж өгөх жишээний
Энэ мэтчтэй бид одоо бас яг зөвхөн цэргийн мэрэгжил эзэмшихээс гадна цэргээс халагдаад тэр хүнд хэрэгцээтэй одоо бас ийм мэдлэг чадварыг одоо эзэмшүүлэх талаар бас нэлээдгүй ажил арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. За баярлалаа. За энэ хүрээд 3 нэмэх хэлцүүлгийн цаг өндөрлөж байна. За бидэнтэй хамт байж энэ батлан хамгаалах яамны батлан хамгаалах салбарын эргэн тойронд одоо болж байгаа мэдээллийг сонссон та бүхэнд баярлалаа.